Өмнө Солонгосын ерөнхийлөгч Пак Жонхогийн төрийн тэргүүнээр ажиллах хугацаанд хийсэн ажил, удирдах арга барил гэх мэтийн тухай өгүүлсэн Солонгосын сэргэн мандалт ном Монголын уншигчдын гар дээр очлоо. Энэ номыг сангийн яамны 100 жилийн ойд зориулж баяр цогцсайд санаачилсан байна. Номыг Солонгосын хөгжлийн баг гэвэн тэтгэжээ. Улсын хурал засгийн газар агентлагийн дарга нарт номыг дурсгах юм байна. Учир нь Солонгосын эдийн засгийн өнгөрсөн ба ирээдүй гэх мэт манай улсын эдийн засгийн улс орны хөгжилд санаа сургамж авууштай зүйлүүд их бий гэж үзжээ. Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр энэ ном болвол яг энэ шилжилт хийж байгаа Монголын эдийн засгтэр болвол яг шийдвэр гаргах төвшингийн энэ хөгжлийг яг чирж явж байгаа хүмүүст бол маш их хэрэгцээтэй аргачлалууд байна. Ямар шийдвэр гаргасан, яаж хөгжүүлсэн, яаж шалгаж ийсэн, яаж үр дүнгийн тооцож ийсэн гэдэг ийм үзүүлэлтүүд энэ дээр маш их байсан. Улс орныг бол асар богино хугацаанд дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг болгож чадсан. За яг ямар нэгэн дарангуулын систем байсан учраас бол элдв шийдвэр энэ төр их амархан хэрэгждэг тийм нөхцөл байдал байсан байх. Гэхдээ дарангуулагч болгон улс орноо бол ингээд босгоод ирж чадчихсан тийм тохиолдол бол энэ 20 дугаар зууны үед бол маш ховор үзэгдэж. Номыг Монгол Улсын их сургуулийн профессор Баттур орчуулсан байна. Ном 30,000 төгрөгийн үнээр уншигчдад хүрнэ. Шууд болортой амьд аллаа.